Гол дүрийн өгүүлэмжээр кино маань эхэлнэ. Танаас нэг асуулт асууя. Хүүхдэд аав хэрэгтэй юу? Эцэг хэрэгтэй юу? Ялгаа нь юу вэ гэж юу? Хинч эцэг болж чадна. Гэхдээ бүгд аав болж чаддаггүй юм. Миний хувьд бол би үргэлжил аав болохыг хүсдэг байсан. Би Ford Flex ундаг. Учир нь энэ машин гэр бүлд их тохиромжтой. Тийм ээ. Би аав байх үнэхээр дуртай шүү. Ялангуяа энэ хоёр бяцхан үрдээ үнэхээр хайртай. Ой дийлэн. Өглөөний мэнд. Ааха. За. Би тэдний жинхэнэ аав биш л дээ. Би тэдний хойд аав. Тийм ээ. Энэ бол манай киноны гол дүр Брэд. Дагвар охин түүн дээр ирээд энэ зургийг хөрөгчөн дээр наагаад өгөөч. Тэгэлгүй яах вэ хонгор минь? Гэр бүлээ зураа юу? Тийм ээ. Энэ бол би, энэ бол дийлэн. Харин энэ ээж. Харин та энэ холын хол зогсож байна. Оо, би сарвчтай малгай өмсөө юу? Үгүй ээ. Таны толгойд худаг зогсчихсан байгаа юм. Тийм үү. Үс нь гоё юм аа. Наадах чинь бас. За. Манай Брэд шүдний рентгенд харуулж байхдаа ажилтны хариуцлагагүй байдлаас болоод үр тогтоох чадварт нь асуудал үүссэн байна. Брэд маань хүүхэдтэй болж чадахгүй юм байна. Би өөрийгөө хизээж гэр бүлтэй болж чадахгүй гэж бодож байсан. Харин нэг өдөр ганц би гайхалтай ээж Саратай учирсан юм. Та нар түүнийг хартаа. Би үнэхээр азтай. Би Джекпот хоцсон л гэсэн үг. Брэд маань сайн аав бололтой. Хүүхдүүдийнхээ өглөөний цай, эхнэрийнхээ өглөөний цай, хичээл сургууль гэд бүгдийг нь зохицуулчихаж. Энийг хартаа. Гэр бүлийн зураг гэд нөгөө зургаа эхнэртээ үзүүллээ. Харамсалтай байна Брэд, намайг уучлаарай. Үгүй чи буруу ойлгоод байна. Энэ зураг бол дэвшил. Энэ зурган дээр намайг амьд байгаагаар зурсан байна. Эдгээр мэдээж би нүдрүүгээ худаг зоолгож толгой дээр маань баас байгаа ч гэсэн энэ бол дэвшил. За ингээд зургийн явц улам сайжирч байгааг харуулна. Манай хүн өгчихсэн, буудуулчихсан, тогн цөкүүлчихсэн байж байснаа. Багаар ойрцсоор. Эцэстээ бараг л аав нь боллоо шүү. Нэг өрөө Брэд гэртээ иртэл. Хүн сургууль дээрх асуудлынхаа талаар түүнтэй ярилцсан гэд хүлээж байна. Тэр зөвхөн чамтай л ярилцсан гинэ. Юу? Зөвхөн надтай гэж юу? Надтай л уу? Болно. Би чинь завтай шүү дээ. Би суух уу? Эсвэл зогсох юм уу? Чамд аль нэвтэх юм байна? Яах вэ? Тэнгэр минь. Тэгээд хүүтэйгээ ярилцлаа. Тэгснэ зураг авчин тэр. Уучлаарай. Сая жаахан сони юм болчихсон уу? Тийм ээ. За. Үргэлжлүүл. 4-р ангийн хүүхдүүд яасан гинэ? 4-р ангийн хэсэг хүүхдүүд надаас том биетэй намайг дээрлэхэд байгаа. Гэд ярьлаа. Манай хүн бөөм баяр. Яг тэр үед охин сургуулаасаа ирснэ. Брэд, би танаас нэг юм гуйвал та дахиад ойлгохгүй гэж амлаж чадах уу? Тийм ээ хонгор минь. Чадлагүй яах вэ? Манай сургууль аав охины бүжиг гээд эвент зохиож байгаа гэсэн. Та надтай хамт явж болох уу? Брэд уйлчихнаа. Та ойлгохгүйгээ үсттэй. Би ойлгоогүй хонгор минь. Тийм ээ. Нэг сая би том хүн уйлдаг гэж мэдээгүй. Миний бодлоор тэр арчаагүй антан болохоор тэгдэг байхаа. Меган, наадамаа. Жинхэнэ нэр хүн сэтгэл хөдлөлөө гаргадаг юм. Наадах чи арай хэтрээд байна хонгор минь. За ингээд бүх юм сайхан болоод яг хүүхдүүдийн аав нь болж байтал гинэт утас дугарнаа. Нэг хүн залгалаа. Хүн утсаа авснаа. Аава. Баларсан. Хүүхдүүдийн жинхэнэ аав нь залгаж байна. Жинхэнэ аав нь манай хүнтэй ярьяа л гэж байна. Хэрэггүй Брэд, хэрэггүй гэж эхнэр нь болиулах гэж оролдлоо. Гэхдээ болсонгүй. Манай хүн утас аваад зүгээрээ сайн үгээдэл болоо шүү дээ. Гэд ярина. Байна уу? Дасти. Чамтай гар өрөө жаахан хүүтийн муух юмсаг гэж бодож байна шүү. Юу? Маргаа шүү. Тэгэ. Үгүй. Би чамайг онгоцны бодлоос авч болно. Тэгэ. Миний регистрийн дугаар уу? WHITAKER. Үнэн дээр регистрийн дугаар асуугаад сонирхол шүү. Ямар тулааны урлагаар хичээлдэг вэ гинэ? Мэдхгүй өмнө нь би ийм асуултанд хариулж байгаагүй л дээ. Байна уу? Эхнэр нь тэндээс. Чи яаж байна? Түүнийг хүрээд иргээд өрчихөж байгаа юм уу? Тэр чи эвгүүгар шүү дээ. Юу эвгүүгар гэж? Би түүнийг туранхай намхандуу Британи аялахтай хүн гэж бодсон шүү дээ. Тийм биш гэж юу? Үгүй тэр бол зэрлэг, галзуу амтан. Тийм болохоор л би түүнд дурлсан юм. Тэгээд би хоёр хүүхэдтэй ганц би ээж болоод үлдсэн. За Брэд маань эвгүүгартай холбогдчих шиг боллоо. Маргааш нь Брэд ажилласаа эрт тарах гээд даргаасаа чөлөө гуйлаа. Би эхнэрийнхээ хуучин нөхрийг тосох ёстой юм л та. Дарга нь. Юу гинэ? Брэд чи яхаараа ийм аюултай нөхцөл байдалд өөрийгөө оруулчих ба. Мэдхгүй зүгээр л би хүүхдүүдийг жинхэнэ аваас нь хол ойлгох гэж хичээж болохгүй үсттэй. Ингээд дарга нь түүнд түүх ярьж өглөө. Ямар ч хамааралгүй түүх байна. Энэ түүх чинь миний нөхцөлтэй ямар ч холбоогүй юм биш шүү дээ. Тийм ээ, ямар ч хамаагүй. Зүгээр л гоё түүх байгаа үсттэй. За явж үз. За тэгээд Дастиг их нөхрийг авахар нисэх буудал дээр ирлээ. Тэгээд хартал тэндээс нэг зэрлэг залуу гарч ирж байна. Тэнгэр минь. Энэ залуу биш байгаасаа. Энэ залуу чамаас хол илүү юм байна хөө минь. Манай хүн очиод Дасти юу? Үгүй. Гэт яваад өглөө. Биш байсан юм бах та. Дасти ирсэнгүй. Гэртээ хартал харин гэрийнх нүдэнд нэг мотоцикл байж байна. Яваад ортол нөгөө залуу ч юм байж байна шүү. Тэгэхээр чи Дасти л байсан байж штэ. Харснаа шууд тайчаад л яг алах нэ. Тийм ээ.
Би Дасти. Тэгэхээр чи Сарагийн шинэ нөхөр байх нэ? Наашрэ том залуу минь. За зодохгүй юм шиг байна. Онгоцны буудлын дээр чамайг Дасти гэж би асуусан шүү дээ. Тийм ээ, залуу минь. Үнэн дээр би чамайг харсан л та. Тэгэд би бодсон юм. Энэ залуу гэж юу? Миний хүүхдүүдийг энэ залуу өсгөж байна гэж юу гэж бодсон. Новш гэж тэр үнэхээр мундаг залуу байш шүү дээ. Тэр миний гэр бүлийнхний аргыг олоод онсыг нь тайлж чадчихэ гэж бодсон. Тэгэд би чамайг харж бишрээд шоконд орчихсон юм л та. Хөгшөө уучлаарай. Гэх болно. Манай бэрээд багхан бахархаастай. Цаатах нь манай гин цайлхан брэдийг хөөхөн явуулчихж байгаа шүү. Тэгэд хүүхдүүдийг унтуулах цаг боллоо. Дасти. Би жаахан давраад ээж магадгүй л дээ. Гэхдээ би энэ хоёр эрдэнсээ унтуулж болох болов уу гэж асуух гээд. Болно. Тэд чиний хүүхдүүд шүү дээ. Болно. Тэгэд Дасти хүүхдүүддээ үлгэр уншиж өгч унтуулахаар боллоо. Дасти харин үлгэр уншихдаа хаан баларсан. Тэр хатанда үнэхээр хидэгдэг байж өөрийг нь эцсээ хүртэл хүлээнэ гэж боддог байсан. Гэтэл нэг өдөр мэдээ ирж нэг буржгар үстэй хойд хаан гарч ирээд улсыг нь эзэлсэн гэн. Гэд ярьж байтал брэд ороод ирлээ. Брэдийг ороод ирэнгүүт нь шууд болчихлоо. Брэд за бидний унтах цаг ер нь болчихлоо одоо. Дараа таарна гэж. Хей. Нөгөө хүү тийм уун гэсэн яасан бэ хөгшөө. Тийм. Тэги. Эхнэр нь энэ үед араас нь дуудаад чи юугаа хийгээд байгаа юм бэ? Би нөгөө хэлсэн хүү тийм уух гэд. Хүү тийм уужгаад түүнийг явуул. Чи түүнийг мэдэхгүй байна. Ойлгов уу? Ойлтгүй дээ хонгор минь. Би мэдэж байгаа. Тэгэд манай хоёр гадаа гарч хүү тийм уулаа. Брэд маань чи манайхаар ирэхдээ хуваар эсвэл дүрм гаргасан дээр баха гэж би бодож байна гэтэл Дасти. Хөгшөө хэрэггүй юм яриха боли. Эр хүмүүс шиг шууд л ярианда орё. Чи намайг яах гэж ирснийг мэдхийг хүсэж байгаа. Эр хүн шиг надаас асуул та Брэд. За чи яах гэж ирсэн юм бэ? Хүүхдүүдэд өвлгөр жишээ авах эр хүн хэрэгтэй. Би хүүхдүүддээ та нар Брэдэд итэг түүнийг хайрл гэж хэлээд чамд зориулж аавын баталгаа гаргаж өгнө. Тэд тэгээ чамайг сэтгэл дүүрнээр ааваа гэж дуудах болно. Чи миний төлөө тэгнэ гэж үү? Үгүй. Хөөрхий. Гэтэл би тэдний төлөө тэгнэ. Чи үүнийг хүсэж байгаа үсттэй. Энэ дэлхийн юунаас ч илүүгээр хүсэж байна. Дүрс шилжлээ. Брэд айл хэдийн арганд нь орчихж Саратай ярьж байна. Би чамд хэлээд байхад чи түүний аманд орчихсон байна. Үгүй те хонгор минь. Тэр эцгийн баталгаагаа өгөхийн тулд манад хэд хоноод хүүхдүүдтэй ойлгуулна гэсэн. Чи хинтээ бүжиглэж байгаагаа мэдэхгүй байна Брэд. Би мэдэж байгаа. Бид зүгээр л эр хүн шиг хэрэггүй юм яриха болоод шууд ярианд орсон юм. Би түүнийг сайн сонссон. Хөөрхий. Манай Брэд яг аманд нь орчихсон байж штэ. За ингээд маргаашнаас нь жинхэнэ тэмцэл эхэлнэ. Даанч манай Брэд маань тэмцээд байгаагаа мэдэхгүй байгаа штэ. Дасти өглөөний цай бэлтгэж гэж тэгснэ. Тэгэхээр өчигдөр Брэдэд хоёр багхан юм ярьсан л та. Би тэгээд хэдэн үг хэлье гэж бодлоо. За нөгөө нэг аавын зөвшөөрлөө өгөндөө гэд манай Брэд баярлнаа. Тэгэхээр хүүхдүүдээ гэр бүлд заримдаа өөрчлөлт гарах шаардлагатай болдго юм. Хин нэгэн гарч ирээд та нарын зүрхний хаалгыг тогших юм бол та нар хүлээж авах хэрэгтэй. Тэр нэг өнөөдөр энд ирчихсэн байна. Түүгээр дамжуулан та нар яаж хайрлахаас сурна гэж би бодож байна. Брэд маань бөөн баяр болчихсон. Дотроо тэр чинь би гэж сууж байтал Дасти. За, наашир залуу минь. Гэтэл нэг үзээрийн нохоо аваад ирчихжээ. Хүүхдүүд нохоо хараад бөөн баяр. Брэд гайхаж. Чи нохоо аваад ирчихсэн юм уу? Яасан? Болохгүй юу? Би чамайг миний талаар ярьж байна гэж бодсон шүү дээ. Чи чинь нохоо биш шүү дээ, Брэд. Би энэ нохоог өглөө гудамнаас олсон юм. Түүнийг Тюмер гэж нэрлсэн. Ээж, бид Тюмерийг үлдээж болох уу? Брэдээс асуу. Брэд, гуйж байна. Төхөө. Брэд тэнд. Тэр яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ? Бүгдээрээ зүгээр гүлэг авчихъя л та. Дасти тэндээс. Гүлэг гинэ. Брэд, гүлгийг бүгд хайрладаг юм. Харин Тюмер шиг ийм хөгш нохоог яадаг гэж тэд зүгээр л алчихдаг юм. Битгий түүнийг алаач Брэд. Би таныг үзий ядаж байна. За түүнийг үлдээ. Брэд аргагүй болоод үлдээлээ. Сара ажилдаа явах гэтэл Дастигийн мотоцикл гаражийн хаалгыг нь таглажгаж. Дасти энийг холдуулаач гэхэд Дасти. Брэд би шүршүрт ормоор байна. Чи унж чадна гэсэн баха. Гэд түн түлхүүрээ өглөө. Брэд гарч ирээд асаатал. Нэг л бишээ. Миний мөр хүртэл чичирж байна хайрт минь. Би энийг сайхан санаа гэж бодохгүй байна ээж. Дасти гарч ирээд. За зүгээрээ Брэд би өөрөө. Би чаднаа хөгшөө. Чи зүгээр шүршүртээ ороод дээрэс нь подволко өмс гэснэ гэрийнхнийгээ алга шахнаа машин нь будаа. Брэд өгчихсэн үү? Юу ч болсон бид сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй хонгор минь. Ойлгов уу? Брэд маань хананд зоогдчихжээ. Дасти очсноо. За хүүхдүүдээ эхний хичээл. Хизээч өөрийнхөө чадварын талаар худлаа хэлж болохгүй шүү. Зэвүүн гар байна. Брэд Дастиг дагуулад ажил дээрээ ирлээ. Дасти, Брэд чи үнэхээр атаархмаар юм аа. Ийм сайхан ажилтай. Бас энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй чамайг хайрлаж байна. Бас чиний төлөө золиос гаргаж байна. Золиос гинэ. Тийм ээ. Тэр хүүхэдтэй болохыг хүсдэг ч гэсэн чиний төлөө энэ хүслээ дарж байна. Гү чи яаж гэх үед
дарга нь ороод ирлээ. За Брэд, хоолойгоо олсон уу? Ингэснээс нөгөө новшин X нөхөр нь юу болов? Яасан? Чи нөгөө ярьж байснараа өгцгийг нь зад ишиглэж чадв уу? Гэтэл би танд Дастиг танилцуулмаар байна гэхэд цаана нь Дасти байж байлаа. Дастиг дарга хараад новш гэж. Тэр энэ залууг орхиод чамтай за тэр яах вэ? Энд бид дүрм журамтай ажилдаг юм хөө мэн. Гэтэл агарын хүчин үү? Юу? Таны тэмдэг дээр 101-р хүчний тэмдэг байна эрхмэ. Ингээд шууд дуртай сэдвэр нь даргатай пангөрнөө. Дасти даргад шууд таалагдлаа. Өдөржингөө нөгөө хоёр ярьж Брэд тэнд гайхастай. Золиг гэж Брэд. Хэрвээ энэ залуу миний эхнэрийн X байсан бол би аль хэдийн чимдамаа үрээ зайгаа тавьж өгөх байж. Тэгэд тэд радиогийнхан шин промо хоолойг сонслоо. Даргад таалагдсангүй. Дасти тэндээс ийм байвал яад ингээд хоолой гаргатал яя бүгд шок. Оройн гэртээ ирэхэд Дасти радиогийн шин дуу хоолой болчихж хоолой нь явах бүрд $182 аавна гин. Сара гэрийнхээ ханыг засуулах гээд хүн дуудчихжээ. Дасти хөгшөө эхнэр чинь гэртээ засвар хийлгэх гээд хүн дуудсан гэж юу? Чи яатсан ир хүн бэ? Өөрөө засах хэрэгтэй шүү дээ. Манай хүн Дастигийн үгэнд ороод засварчныг хөөж явуулахар боллоо. Яваад очтол харин хар арьстай залуу байна. Танд амжилт хүсье гэд бууж ирсэн. Би чадахгүй нэ. Нэг л буруу байна. Яасан бэ? Тэр хар болохоор чи түн шударгаар хэлж чадахгүй байгаа мó. Хүүхдүүдээ аль наашир дараагийн хичээл. Брэд арьсных нь өнгнөөс болоод хүнтэй шудраг харьцаж чадахгүй байна. Тэгж болох уу? Болохгүй. Брэд расизм юм байна. Үгүй хонгор минь. Брэд бол расист гэж хэлэх нь зөв. Юу? Би зүгээр үгийн алдааг нь засч байна хонгор минь. Брэд зориг ороод явж түүнийг халлаа. Нөгөөх нь арьсангөр ялгуурлсан гэд уурлаад гараад явна. Оройн Дасти хүүхдүүдэд дахиад үлгэр уншиж өгч байна. Брэд орж ирээд за гоё үлгэр сонсож байна уу гэтэл. Тийм ээ Брэд. Хаан цайцтай буцаад ирэхэд хорон санаад хойд хаан түүний тэдмийг өгөхгүй байгаа юм. За ингээд Дастигийн санаа баригдав бололтой. Брэд суугаад. Үүнэндээ бол хойд хаан тиймч хорон санаатай биш л дээ. Харин ч хатныг болоод гүнж болон ханхүүг маш их хайрладаг. Гэхдээ хойд хаан үр тогтоох чадваргүй шүү дээ. Наадах чинь хувийн асуудал. Брэд бид энд зүгээр л үлгэр ярьж байгаа шүү дээ. Брэд орондоо жаахан бодлогшорноо. Өөрийгөө тулаанд орж байгаагаа жаахан ойлгосон бололтой. Эхнэртэй чи өөр хүүхэд хүсэж байна уу? Болж үз Брэд. Дасти чиний толгойд орох гэж хичээж байна. Чи бол сайн аав Брэд. Хүүхдүүдийн жинхэнэ аав юу хийдгийг Дасти мэдгүй шүү дээ. За ингээд Брэд маань өөрийнхөө давуу талыг ойлгох бололтой. Жинхэнэ аав ямар байдаг гэдгийг Дастид харуулад өглөө. Хүүхдүүдэд усан парк үзүүлж, скаутын хичээл, саксны бэлтгэлгээд аавын үүргүүдээ үнэхээр сайн биелүүллээ. Энэ удаа Брэд илүүрхлээ. Дастигийн хариу зөвхөл харин тоглоомын байшин болон скейт парк байлаа. Нэг өрөө гэртээ иртэл арын хашааг нь өөрчилчихж. Тэгээд Дасти тэрүүгээр гулгаж хүүхдүүдийг алмаар болно. Брэд гэртээ орж шкава онгоолгоод өөрийнхөө скейтийг авлаа. Чи буруул тулааны хэлбэрээ сонголоо доо хөгшөө. За манай хүн чи скейтер алдаг шинжтэй вэ шүү. Брэд хүүхдүүдийг алмааруулахын тулд бүр байшингийн дээвэр дээрээс скейттэй буухаар боллоо. Даанч овоогоо явж байснаа тогны утсан цогцолаад нам. Үхэнгээ алдлаа. Тэгээд эхнэртэйгээ ярилцаж байгаад ер нь Дастиг явуулъя гэд буулаа. Дастигаас гадна нөгөө засварчин залууд тэднийд байж байна. Хөөгд явуулъя гэхээр арьсангөр ялгуурласан болох гэд манай Брэдийг аргагүй байдалд оруулчихсан байж байдаг. Брэд Дастиг дуудаад яг ярилцах гэсэн чи хүүн уйлаад ороод ирнэ. Нөгөө дөрөвдүгээр ангийнхантаа дээрлэхүүлсэн бололтой. Дасти Брэд хоёр хүүдээ хэрхэн дээрлэхүүлэхгүй байхыг заалаа. Брэд дөрөвдүгээр ангийнхан болж харин Дасти дийлэн бол жүжиглж байгаад яахыг нь заалаа. За тэгэхээр чиний хийх ихний зүйл бол хамгийн томыг нь тулаанд дуудах. Яасан? Чи ганцаараа тулгаас айгаад хэдийн юм дагуулсан юм уу? Гэд яаж цохихыг заалаа. Тэгснэ таалагдуу новшоо. Хичээлийн дараа манай хэд жаал ярьж байтал. Дасти тэднийг хүүхэдтэй болоход нь туслая. Сайн эмч таньдгаа гэж байна. Тэгэд нэрийг нь хэлтэл улсдаа номер 1 эмч байна. Чи үнэхээр түүнийг таньна гэж юу? Тэгэлгүй яах вэ? Сара баярлаад тэд Дастигийн санал болгосон эмчтэр очихоор боллоо. Маргааш нь дарга нь Брэдэд тэр чамайг тархитэж байна Брэд. Таньдаг эмчтэр чамайг дагуулж очоод чамайг хүүхэдтэй болж чадахгүй гэдгийг Сарагийн өмнө дахин батлах гэж байгаа юм. Харин цаана нь цоо ирүүл хүүхдийн машин хүлээж байгаа гэд өөрийгөө дээш нь шийдэх болно. Брэд түнд би их нэртэй итгэж байгаа захирлаа. Бид жаахан хоцорч байна. Хурлаа эхлүүл яасан бэ? Гэтэл хөөхий бүгд сонсож байжээ. За тэгээд нөгөө дэлхийд алдартай эмчтэр нь очлоо. Дастич танил сайтай маа. Манай хүний асуудал рентгенээс болоогүй. Харин нэг төрлийн судас дарагдсанаас болсон юм байна. Тэрийгэ тайлбарлахдаа Дасти гарч ишээ авна. Эрүүл нь ийм байдаг юм хардаа гэдэл. Дастигийн зориг биелсэн бололтой. Ажил дээр очиход дарга нь чек өглөө. Брэд энийг Дастид өгчхөөрэй. Гэхдээ тоог нь хараад битгий гутраарай. Наадах чинь чиний авдгаас хамаагүй илүү шүү. Хэр их юм бэ гэд хартал. Тэнгэр минь. Оройн Брэд гэртээ ирэхэд гэрийнхэн Сара Дасти хоёрын хуучны зургуудыг үзээд их чаргалтай харагдаж байна. Манай хүн санаа алдаад зогсож байтал нөгөө засварчин залуу ирсэн. Хөгшөө би чамд дургүй л дээ. Гэхдээ энийг хараад чамайг үнэхээр өрөвдөж байна шүү. За ингээд Брэд тэмцлийн хурц хэлбэрт шилжлээ. Дастиг үлгэр ярьж байхад нь шууд дайрч орж ирээд. Хойд хаан
Шууд бамбаагаараа хамгааллаа. Ингээд манай хоёр үлгэрээр байлднаа. Брэд тэсэлгүй хараал хэлчихлээ. Маргааш нь тэд шинжилгээний хариугаа авахар эмчтэй очиж уулзсан. Эмч ирсэн. Хэцүү мэдээ дуулгахад үүнээс хойш та хоёр хүүхэд үйлдвэрлээд их завгүй болох шинжтэй. Учир нь Брэд чи зүгээр байна. За нэг ч ихсэн баяртай мэдээ сонслоо. Дасти харин гайх болно. Эмчээ та тэдэнд хуурамч найдвар өгөөгүй үсттэй. Ягд гэвэл Дасти эр хүн өрсөлдөөн дунд тестостерон их ялгаруулдаг юм. Тэрнээс болсон болов энэ чамтай ч холбоотой байх. Брэдийн шинжилгээ хэвийн гарсан. Энэ удаа Дасти ялагдлаа. Манай Брэдийн амьдрал шинээр эхлэх шиг л боллоо. Дарга нь Брэдэд сайхан мэдээ байна Брэд. Одоо чи аль болох хурдан эхнэрээ жирэмслүүл. Юмыг яаж мэдэх вэ? Сара Дастиг сонгосон ч гэсэн жирэмсэн болчихсон байх юм бол Дасти чиний хүүхдийн хойд эцэг болно шүү дээ. Ямар амар зөвлөгөө вэ? Оройн Брэд очоод Дастид Дасти баярлалаа. Чамайг би манай гэр бүлийг авах гэж байна гэж бодсон. Гэтэл эцэст нь энэ бүхэн бидний төлөө байжээ. Гэтэл Дасти тийм ээ Брэд яг үнэндээ би гэр бүлээ авах гэж байсан юм. Гэхдээ одоо бодоод байхад би зүгээр л гэр бүл сүйтгэх гэсэн мангас байж. Зогс Дасти чи муухай хүн биш. Чи бол тэдний аав. Энэ хизээч өөрчлөгдөхгүй гэд манай хоёр тэврэлдлээ. Брэд одоо энэ бүхэн дууссан ухааны юм ярьтал. Үгүй Брэд миний зориг хэвээрээ би гэр бүлийнхээ төлөө тэмцэн. Байц хоёулаасаа тэврэлдээд би чам таалагддаг гэв үсттэй. Тийм ээ Брэд чи сайн залуу. Гэхдээ миний зориг хэвээрээ. Ингээд бүх тэмцэл ил гарч ирлээ. Брэд за би Сарад хэлэхгүй. Би өөрөө шилтгэн гэдгийг батлан Дасти. Харин чи миний тоосонд дарагдана. За ингээд Дастиг утгаар нь тулаанд дуудлаа. Маргааш өглөө Брэд нэгэн том нүүдлээ хийлээ. Хүүхдүүд буугаад ирэх үед Крисмас болчихж. Юу вэ? Дөнгөж 4 сар болж байхад Крисмас болчихж байгаа юм уу? Баахан бэлэг бэлччихжээ. Брэд өвлийн өвөө болчихсон гарч ирээд. Бүгд Брэдэс гэж байна. Бүх бэлэг Брэдэс. Хардаа хүүхдүүдээ Дастигаас гисэн бэлэг байна уу? Байхгүй гэснээ их нэртэй бүгж бэлгэллээ. Харин Меганд одоо мөр бэлгэлдэг. Манай хүнч мөнгөөр зодож байна да. Бас болоогүй өнөө оройны NBA-ийн тоглолт үзэх тасалбар Диланд зориулаад авчихж Lakers ирж тоглох юм байна л да. Дасти ялагдлаа мэдэрч байгаа бололтой. NBA-ийн тоглолт дээрээ ирлээ. За бид нар энд гэр бүлэрээ зэрэгцээд суун. Дасти уучлаарай. Чиний суудал тэр цаана байгаа. Тэгсэн тэндээс Дастиг нэг танил гараад ирлээ. Туслах дасгалжуулагч хийж байгаа юм байна. Хей, за юу байна да хөгшөө. Бид Италид байхдаа хамт тоглож байсан юм. Танилц. Миний гэр бүл, миний хүү Кобигийн хамгийн том фэн гэхэд тийм үү? Алив наашир. Би танилцуулаад өгье. Гэж аавн шүү дээ. Сонсвол хүүхдүүдээ очиж Кобитой уулзъя. Энэ бол миний охин Меган. Саяхан намайг аав охины бүжигт өрсөн юм. Брэд тэндээс энэ үгийг нь сонсчихлоо. Юу гинэ? Сая юу гсэн бэ? Тэр намайг өрсөн байсан шүү дээ. Брэдийн ялалт оронгороо ирэглээ. Брэд ч тесэрлээ. Би түүний төлөө ямар их юм хийсэн гэж. Тэгэхэд тэр ирээд хитгэн хоноод л ингэн гэж юу? Одоо та нар сонголтоо хийх хэрэгтэй. Би эсвэл Дасти. Тэгэд ярьж байснаа Брэд маань энэ суудлыг $18,000 авсан гэдг нь баригдчихна. Сара уурлаад яваад өглөө. Брэд ууж гарлаа. Гэрийнхэн бүгд нүүрний игнэнд бүүн баяр. Харин Брэд маань ард нь уугаад л. Тэгэд тоглолтын их завсарлагын үеэр азийн суудал зарлахад Брэдэд аз таарчихжээ. Брэд гарч ирээд юун түрүүнд Омо брэндтэй баярлалаа. Би Омо худалдаж аваад Арсеналын тоглолтыг амьдаар үзэх аз надад таарсан юм. За яг энэ шиг манайхан Омо худалдаж аваад Арсеналын тоглолтыг Англид очиж үзэх боломж байгаа. 5 сарын 11-нд нэг азтан шалгарсан бол одоо 2 супер азтны зай байна. Манайханд боломж байсаар байна. Омого худалдаж аваад баримтаа суглааны линкээр бүртгүүлээрэй. Юун түрүүнд би гэр бүлдээ хайртай. Тэр гэр бүлдээ хайртай гинэ. Хэрвээ хэн нэгэн миний гэр бүлд халдах гэвэл би түүнийг гэмтэх болно. Би амар гэмтэн. Тэнд байгаа залуу тэднийг хулгайлах гээд байгаа юм. Юу гэж? Өчигдөр шин чамааг унтаж байх үед би эхнэрээ жирэмслүүлж байсан юм. Сара жирэмслээд чи харин миний хүүхдийн хойдоо болно. Гэд нөгөө даргийнхаа хэлснийг хэлчихнэ. Хүүхдүүд шок. За баларсан. Тэгэд бөмбөгөө шидлээ гэсэн чинь хөөхи хөгжөн дэмжигчийг цогоод унахчихлаа. Тэрүүгээр нэг дэвэд хамгаалтынхан ирж түүнийг гаргалаа. Брэд маань албан ёсоор ялагдав бололтой юмнууд аваад гэрээсээ явлаа. Дасти харин эхнэрээ тэврээд үлдлээ. Тэгэд Дасти боломжийг ашиглаад би энд та нарын төлөөл байна шүү дээ. Энтергээд томрлоо. Сара тийм үү? Тэгвэл Дилоныг хичээлээс наваад Меганыг бассейнд нь хүргэж өгөөд дараа нь шүдний эмч рүү дагуулж яваарай. Гэд нүр өгсөнгүй. Гэртээ ч оруулсангүй. Маргаашнаас нь Дасти аавын ажилдаа орлоо. Даанч Дастигийн бодсон шиг амархан байсангүй. Дасти тэр их стрессийг давж чадалгүй зугтчихлаа. Брэд ажил дээрээ байж байна. Дарга нэрээд Брэд чи энд байрлаж байгаа юм уу? Үгүй. Тэгээд энэ хүнжил аяг тавг. Бас энэ үнэр юуных вэ? Тэр үед нь Гриф орж ирлээ. Тэгснэ. Дасти өнөө өглөө явчихсан. Чи
чи гэр бүл дээрээ эргэж очих хэрэгтэй байна хөгшөө. За ингээд чи яллаа Брэд. Гэхэд Брэд маань харин хүлээж авсангүй. Би тэдний жинхэнэ аав биш шүү дээ. Урам нь хуурчсан бол л та. Чиний зөвөө Брэд. Жинхэнэ аав бол ийм амархан бууж өгдөггүй юм. Энэ үг нь харин Йонг гэдэл явчихлаа шүү. Гриф хүлээ. Тэр энд байж л бай шүү дээ. Би чамайг явсан гэж бодлоо л та. Би хаалга хаасан юм аа. Бид нар ч нэгэн төрлийн хувийн яриа ярьж байгаа шүү дээ. За тэгээд Брэд маань явлаа. Меган бүжиг дээрээ ирч гэж. Аав ирэхгүй юм шиг байна тийм үү? Иш хөөрхий. Сара Дасти руу залгаад л байна. Дасти харин утсаа авдаггүй шүү. Гэтэл Брэд Дасти дээр хүрээд ирлээ. Брэд маань боломжийг ашиглаад гэр бүлээ авна гэж бодоогүй бол л та. Харин тэр гэр бүлийнхээ сайн сайхны төлөө Дастиг буцааж авчрахаар шийдсэн юм байна. Жинхэнэ хайр гэж энэ шүү дээ. Дасти, чи буцаж очих ёстой. Чадахгүй хөгшөө. Би тийм гэр бүлийн тайпны хүн биш бол л та. Гэд явнаа. Брэд араас нь чи Меган дамлсан бол түүндээ хүрэх ёстой гэд Дастид ухамсарын шанаа өглөө. Гэхдээ амжилт олсонгүй. Чи сая намайг шанаадсан уу? Тийм ээ. Би буцаагаад чамайг хэмэх нүднэ гэдгийг чи бодсонгүй юу? Бодсон. Чи тэхгүй байсан ч болоос. Чи тэгээд миний хүүхдүүдийн төлөө надад зодуулах хэрэггүй. Тийм ээ. Чамайг буцаагаад авчиж байвал хамаалга. Энэ үед харин Дасти юм бодов бололтой. Энэ залуу чинь миний гэр бүлийг надаас илүү хайрладаг юм байна шүү дээ. Үүнийг ойлгочих шиг боллоо. Брэдийг сундлаад охиныхоо үдэшлэг рүү явлаа. Орох болоход Брэд гадаа үлдээд. За, амжилт Дасти. Үгүй хөгшөөн чи орох ёстой. Би тийм зүйлийн дараа ямар нүрээрээ орох юм бэ? Дээрээс нь би аим шигтэй харагдаж байна. Дасти Брэдийг сайхан засчаанзлаад аргадаад аваад орлоо. Үдэшлэг дээр хүүхдүүд аавтайгаа бүжиглэж, харин Меган маань ганцаараа гуниглаад сууж байна. Тэгсэн тэндээс аавууд айсвэ. Сара ирээд. Хараач. Хүүхдүүдээ сургууль дээр хайдаг залуу байна. Бас хэнийг дагуулад ирээвэ? Нөгөө жирэмслүүлдэг залуу байна шүү дээ. Замдаа хүн амтэн жирэмслүүлчихэгүй биз? За, та хоёр тэнийг юу ч ярьсан би сонсохгүй. Зүгээр л хин нэг нь очоод Мегантэй бүжиглээд. Чи оч. Үгүй чи оч. Сара гайхнаа. Энэ хоёр чи юу болчоо вэ гэд байж байтал. Меган өөрөө гүгээд ирнэ. Аав, Брэд, 4-р ангийнхан Диланийг дахиад дээрлэх гэж байна. Тэгээд хартал хэдэн охтууд байж байна. Тэд охтууд байсан гэж юу? Гэтэл Дилан тэндээс Томиг нь дуудах болно. Үгүй. Тэр Томиг нь дуудаж байна. Дэл нөгөө охиныг цохиод унагчихнаа. Зодуулсан охины аав нэрээд манай хоёр руу хаслаа. Тэгээд хоёрын хэн яг түүний аав юм гэтэл тэд хоёулаа энэ үг Брэдийг баярлуулнаа. Тэр намайг анх удаа хаав гэж тодорхойллоо. Гэдүүлчихнаа. Тэгсэн ч гэсэн маргаан хайчхав нөгөө аав Дастиг шанаадчихлаа. Дасти яг буцаагаад хэмэх нүдэх гэж байтал баахан хүүхдүүд байгааг хараад бүжиглээд унлаа. Ингээд бүжгийн дулаа эхэллээ. За ингээд бүх юм сайнаар дуслаа. Брэд маань гэр бүлтэйгээ эргэж нийлээд харин Дасти пандагийн шинэ хоолой болсон мөнгөөр яг тэдний хажууд харш бариулаад амьдралаа. Бас шинэ ихнэрээ танилцуулна. Дасти маань бас хойд ав болж хонгор минь гараа болгоомжтой. Та миний аав биш. Яа. Шинэ чаленж айсвэ гэж. Харин тэр үед нь Дастигийн охины жинхэнэ аав нь тэдний хар ирлээ. Тэгсэн чи дэр нь хингэж Джон Сена. Чи сая шүлсээ зэлгсэн үү? Үгүй. Түүний гарыг хардаа. Яг л хөл шиг юм аа. За очиж мэдлээ. Чи Рожер уха. Үгүй. Өрөв чинрэнгүү гэр бүлсэг хойд ав Брэд. Хүүхдүүдийн хин жинхэнэ аав зэрлэг царайлаг. Жаахан хайнг талдаа манай Дасти нар зэрэгцэн амьдрдаг болжээ. Өөрсдийгөө хамтын аав гэд нэрлчихэж. Хүүхдүүдээ ерөнхийдөө хамтдаа өсгөх юм баха. Мэдээж ир хүмүүс болсон хонь жижигхэн гим хоргүй өрсөлдөөн бол байгаа. Брэд маань угийн бүтлгүү талдаа болохоор охин нь юмаа мартаад аваачиж өгөх гэсэн чи бөмбөгөнд оногдоод тэгснээ савлууранд гусуулчихна. Юу ч болоогүй юм шиг босоод аваачиж өгнө. Дасти маань бас хөөхөн номондоо орчхож сургуулийн гадна сайн дурын зохицуулагч хийж байна. Брэд амттай кофе авчирч өгөөд л сүйд. Хүүхдүүд ч бөөн баяр. Дастигийн шинэ ихнэр харин манай Сарагаас арай лаг юм аа. Сара маань жаахан атаархастай. Меган бас Дастигийн дагвар охин Адриана жаахан атаархан. Сургууль дээр хүүхдүүдийн Christmas концерт болж эцэг эхчүүд үзэж байна. Багш нь гарч ирээд. За эцэг эхчүүд нэгдсэн байдлаар зурагчид ажиллаж байгаа учраас зураг бичлэг битгий хийгээрэй гэхэд. За хамаалга. Хүүхдүүд Christmas баярын талаар өөрсдийн зохион бичлэгээ уншлаа. Тэр үед манай Меган гарч ирээд би Christmas баярт дургүй болчихсон гэж аавн шүү дээ. Манай аав болон Брэд хоёр Christmas баярыг дандаа бие биенээсээ илүү гарах гэж тэмдэглэдэг учраас бид дандаа хоёр Christmas тэмдэглэдэг. Би харин энгийн гоё Christmas баярыг тэмдэглэмээр байна. Гэх болно. Энэ үг нь харин манай хэдэд нэлээд хүн дээр туслаа. Өрсөлдөөний явцад хүүхдүүд аль хэдийн жаргалгүй болчихсон байж шүү дээ. Тэгэд манай хэд зөвлөлдөж байгаад бөөндөө хамтдаа Christmas тэмдэглэе гэсэн санал гаргалаа. Тэгэхээр би явж хүүхдүүдэд би ийм санаа гаргасан гэдгээ хэллээ. Үгүй. Наадах чи миний санаа байсан шүү дээ. Чи байсан ч гэсэн хамтын Christmas гэдэг нэрийг нь би өгсөн юм. За тэгэд хэллээ. Хүүхдүүдээ надад сайхан мэдээ байна. Үнэхээр сайхан мэдээ. Бүгдээрээ энэ жил ийш тийшээ явахгүй.
Хаашаач явахгүй. Брэд байж байл да. Хамтын Крисмас тэмдэглэн. Бүгдээрээ хамтдаа. Хүүхдүүд бөөн баяр боллоо. Харин тэр үед утас дугарлаа. Дийлэн очоод утас автал Дастигийн аав байж байна. Аваа тантай яриг гинэ. Байна уу? За, яасан бэ аав? Аавда жаахан дургу бололтой. Ирж байна гинэ. Маргааш уу? Тосож авч чадах баха гэтэл. Маргааш манай аав бас ирж байгаа. Хоёулаа тосъё. Чи дуугаа байж байл та Брэд. Та урьдчилж хэлэх ёстой байсан юм биш үү аава? Байна уу? Байна уу? За ингээд нэг эвгүүгээр ирж байгаа бололтой. Маргааш нь манай хоёр аавуудыгаа тосгоор онгоцны буудал орлоо. Дасти, аав чи ирж байх жаахан өөдрөг байлдаа хөгшөө. Брэд, чи юу ярьж байгаагаа мэдэхгүй байна. Тиймээс наад амаа тат. Дасти, уучлаарай Брэд. Харда, манай аав ирээчгүй байхдаа намайг уурлуулж чад байна. Тэр ийм л хүн. Яалаа гэжтэй Дасти. Ямар ч аав хүн гэд хартал жинхэнэ кул өвгөн ирж байна. Брэд шууд л алмаарлаа. Энэ чамд эвгүй сонсогдох байх л да. Гэхдээ Дасти, тэр үсгэлэнтэй юм аа. Өвгөн ирээд. Дасти, танаа энэ нисэх буудлын гарц ямар нарийнхан юм бэ? Гарч ирэх гэж 20 минут боллоо. Ингэснэ манай Брэд рүү ачаага шидэд. Машин аваад эргэлтээр хүрээдэр. Тэнд уулзъя. Өө хөөрхи, манай хүнийг жолооч гэд бодчихож. Мэдлээ ирэх мэ. Гүй биш ээ. Юу л та би жолооч биш ээ. Би бол Брэд. Дастигийн хүүхдүүдээ хойд ав. Наадах чинь Сарагийн нөхөр. Тэгэд энэ яагаад намайг тосч байгаа юм? Үгүй дээ, түүний аав нь бас ирж байгаа. Гэтэл манай Брэдийн аав тэндээс ирнэ. Шал өөр ертөнцийн хүн байна. Аав гэд бөөн баяр уулзалгүй удсан гинэ. Талархлын баяраас хойш уулзсангүй шүү дээ. Тэгэхээр 4-7 хоног гэсэн үг үү? Ямар аимшигтай юм бэ? Хоёулаа бол нэлээд хэдэн жил уулзаагүй. Тэгэхээр бүр амар төвөрлөх ёстой байсан юм биш үү? Дон өвөө тэндээс. Оо Дасти, I love Nashir. Та хоёр хамтын Крисмас хийн гэсэн. Ёстой жинхэнэ дэвшилтэд хамтын аав байна да. Хамтын аав гинэ. Ямар новшин вэ? За нэг иймэрхүү темпераменттай хүмүүс л хамт цуглах нь дээ. Аав нэрэд. Энэ танаа гэр үү Дасти? Би арай дээр юм байх болов уу гэж бодсон шүү. Тийм ээ. Дастигийн хамаагүй гоё. Энэ болохоор миний байшин л та. Өвөө нь ороод ирсэн чинь хүүхдүүд жаахан гайхастай өгтөж авнаа. Яасан бэ? Өвөөгөө ирээ тэврэлдэ. Энэ баарны зодонч нөхөр чи хэм бэ? Чи надад хэлэхгүй яасан бэ Дасти? Гэтэл наадах чи миний хүү биш ээ. Наадах чи миний хүү байгаамаа. Би аав нь. Тэгвэл надтай ямар ч хамаагүй юм байна. Дон өвөө орж ирэхэд харин хүүхдүүд сүйд болноо. Өвөө Өнгөө ирээд өгөөч. Нугас яагаад өдтэй байдаг вэ? Яагаад гэвэл унгасаа нуухын тулд шүү дээ. Күрт өвөн тэндээс жаахан атаархав бололтой. Алив би нэг өнгөө ирээд өгье. Хоёр үгсэн биеэ үнэлэгч. Оо. Зогс. Гэд болиулнаа. Тэр болохоор поп өвөө. Харин би зүгээр л Курт юм бэзтэй. За ингээд аав нарын өрсөлдөөнөөс гадна өвөө нарын өрсөлдөөн явагдаад байна уу та. Дон өвөөгөөс яагаад эмээ нэрсэнгүй вэ гэхэд булзааруулаад байна. Нэг асуудал байж магадгүй юм байна. Дасти аавтайгаа жаал ярьж суулаа. Чи энэ новши юм хамтын аав гэж нэрлээ юу? Тийм ээ, тэгсэн. Тэгээд тэр чиний хүүхдүүдэд зөвлөж, хүүхдүүдийг чинь унтуулж. Чи үүнд дургуцдаггүй юм уу? Бас тэр 90 шинжгүй. Унтсан эрүүтэй, зөөлөн гүзээтэй. Тэр дийлэнд буруу үлгэр дуурайл үзүүлнэ шүүтэй. Гэт Брэдийг муулж гарнаа. Гэтэл Брэд, "Бэ, хоёр намайг байхгүйд ярил арай дээр юм болов уу гэж бодлоо л доо. Өө хөөрхий, сууж байхад нь л муулаад байсан юм байна. Гүй юм хүлээцтэй хүн шүү. Зүгээрээ Брэд, аав чамайг албаар уурлуулах гэж байгаа юм. Та юу ч гэж хэлсэн бид бол сайн найзууд, бүр хамгийн сайн найзууд." Гэтэл Брэд уйлчихнаа. "Өнөө, Брэд болно. Зогс. За, Курт тэндээс. Тэгээд бүгдээрээ баяраа яг хэнийдэн тэмдэглэх юм бэ? Ер нь танаад манад гэж байхаар бүгдээрээ сайхан байшин түрээслээд өнгөрүүлчээ гэх болно. Тэгээд сайхан байшин түрээслээд Крисмасаа тэмдэглэхээр боллоо. Шууд л захиалчихлаа. Дасти Брэдэд, сонс Брэд. Манай аав чи бид хоёрыг муудулт суулгах гэж байгаа. Тэр энэ бүхнийг санаачилж байгаа юм. Тэгвэл хоёулаа боломжийг ашиглаад харин ч андууд гэдгээ харуулчихъя л да. Гэж тохироод явлаа. Дасти ачаага баглаж байтал багтахгүй болохоор нь хашаад авуулаад чиччихлээ. За ингээд бүгдээрээ нэг сайхан байшин дэрлээ. Эрвүүгүй юу дийлэн маань тэнд байсан охинд крашллаа. Адриана ардаас нь цас шидэд сэрүүн зүүдийг нь зогсоожглоо. Меган харин Адрианаг дагаж намраастай. Тэгэд Диланы шилжилтийн нас хайр дурлалын талаар хамтдаа хүүдэ зөвлөгөө өгөх болно гэж тохирох болно. Брэд, би сургалтын карт бэлтчихсэн байгаа. Оо за. Картаар охин найрдаг болоо юу? Үгүй, зөвхөн бэлгийн буужилтын талаар бичсэн байгаа. Тэр үед нь Дон, Брэд анх охтын талаар надаас асуухад би авч гараад баахан ярьж байлаа. Дараа нь би буцаагаад оюутны байранд нь хөргөж өгсөн юм да. Оо хөөрхий. За ингээд байшинд ирцгээлээ. Брэд өрөөндөө ороод
Өөх, том шүршүр вэ шүү. Яаж ястг юм бэ? Гэхэд шүршүр ас гэд манай хүнийг норгочихлоо. Автомат удирдлагатай юм байна. Брэдэд даанд солих хувцс байсангүй. Юугаа өмсчөө вэ хөгшөн? Чи миний цүнхийг яг багтаасан уу? Мэдээж шүү дээ. Дуугаа сольж болох уу? Би энэ дуунд дургу. Ингээд дууны түүхийг ярьлаа. Сургуульд байхдаа энэ дууг Крисмасаар дуулсан ч аав нь харин харалгүйгээр тэрүүгээр бүсгүйчүүд эргүүлээд яваад өгсөн юм байна. Тэгээд Дасти аавдаа гомдсон гомдлоо хэлчихэд яваад өглөө. Брэд харин аргатахаар түүн рүү очино. Дасти сонсож үгүй Брэд. Наадах чин зул сарыг нураана. Үгүй Дасти. Чиний зул сарыг нурааж чадах ганц хүн нь энэ толон чиний өдөөс хараад зогсож байна. Чи л байна шүү дээ. Уучлаарай. Гэд байраа солилоо. Одоо хардаа гэтэл бас л чи байна. За толийг март. Чи өөрийнхөө зул сарыг л нураана гэсэн санаа. Хоёлаа хүүхдүүддээ зөв нөлөөлөл үзүүлээ л да. Тэгэх юм бол чиний амссныг тэд амсахгүй шүү дээ. За ингээд тохирлоо. Манай хэд сайхан зугаацж гарлаа. Манай Брэд ерөнхийдөө бүтэлгүй болохоор жаахан фактлнаа. Дасти тэр хоёр хос цамц өмсөж бариад л сүрхий. Брэд цас сэвэрлэж байтал Сара ирээд аав чин санаа зовоод байна. Жохон баг яриад байгаа юм биш үү? Гэтэл цаанаас нь баг яриад гинэ. Тоглож байгаа байлгүй дээ. Ээж аавын чинь харилцаа зүгээр байгаа. Ингээд асуудал. Зүгээрээ. Аав ээж хоёр чивэт хоёроос илүү бие биедээ хайртай. Гэт ихнэрээ уурлуулчихнаа. Үгүй би яг тэгж хэлэх гээгүй маа. Гэтэл нөгөө цас цэвэрлэгч нь гэрлийн уцтай ороод солдоод бүх чимэглэл будаа. Тэгснэ Дастигийн машин дээр унаад бүр будаа болгочихноо. Дасти, намайг уучлаарай. Гэтэл дээрээс нь юм унаад Дастигийн өмнөөс түүнийг шийтгэчихлээ. Аав нь харин шоолостой. Тэр яагаад зүгээр л тавьчихж болоогүй юм бэ? Тэм тэнэг л байхгүй юу да. Шөнө нь харин байшингийн халаалтыг өсгөөд 85 дээр тавьчихж Курт босч ирээд Дон дуурлнаа. Сэрэч Дон, яасан бэ? Хардаараа юу? Чи ярилцсамаар байна уу? Үгүй дээ. Би тээврүүлмээр байна. Болж үз. Чи халагчаар оролцсон уу? Үгүй дээ. Ямар халуун байна? Гэтэл Брэд ирээд. Курт, юу болов вэ? Энд ямар халуун байна? Тэгсэн харин хэргийн эзэн тодорхой боллоо. Дастигийн дагвар өхөн Адриана байж. Ой, чи гэртээ халагч оролдохыг аав чинь чамд зөвшөөрдөг юм уу? Би цанхаа онгойлгож унтах дуртай. Гэд орчихноо. Дасти ирэхэд аав нь уурлаа. Чиний гэрт хүүхдүүд халагчинд хүрдэг хэрэггүй. Брэд, танад хүүхдүүд халагчинд хүрдэг үү? Үгүй. Халагч бол тэдний хувьд хүрж болшгүй ариун зүйл. Харав уу? Нэг мө Брэд хүртэл гэртээ дүрм журамтай байж шүү дээ. Гэд Дастиг зэмллээ. Дасти уурлаж. Танд ингэж ярих эрх байхгүй шүү. Намайг дэглэхийн тулд та цэргийн сургуульд явуулаа үсттэй. Тийм гэж юу? Наадах чи орондоо шийдэг байсан юм аа. Би ч гэсэн орондоо шийдэг байсан штэ. Тэгэхэд би дөрөвтэй байсан юм. Гэртээ дүрм тогтоо Дасти. Чи хатуу гараар үзэхээс нааш чиний гэрт дүрм журам тогтохгүй гэд тарцгаалаа. Гиснээс манайхан англи хэлийг цаг хугацаа орон зайнаас үл хамааран чанартай сурахыг хүсэж байна уу? Тэгвэл 77 47 тэг рүү залгаарай. Wall Street English. Маргааш нь хүүхдүүд тоглож байгаад октод нийлж Диланыг шоллоо. Брэд Диланыг аргаднаа. Чи зүгээр үү? Би октодын талаарх энэ юмыг ойлгохгүй маа. Тийм үү? Октодын талаар чамд яг хэрэгтэй зүйлийг өгөхгүй хингэж танаа аав. Би яваад олоод ирээ. Үгүй Брэд, би зөвхөн тантай ярьж болох уу? Болно. Заавал. Октод. Хэрвээ нэг охин чамд таалагдаад байх юм бол түүнтэй ойртож найзлах хэрэгтэй. Тэгээд тэр чиний дэргэд айлгүйгээр бүх зүйлээ хэлдэг болно ойрт. Тэр байтугай болзож юу залууга хүртэл чамд хэлдэг болно. Үүнийг friend zone гэдэг юм л да. Жинхэнэ нэрчүүд эндээс л эхэлдэг юм. Тэгээд ярьж байтал Дасти Курт хоёр түүний яриаг сонсноо. Курт тэндээс. Брэд чамгүйгээр нөгөө яриагаа эхэлж гэж. Ингээд үг хайнаа. Брэд зөвлөж байтал Дасти сонсож тэсэлгүй гараад ирлээ. Үгүй Дилан. Үгүй. Энэ бол миний амьдралдаа сонсож байсан хамгийн муу зөвлөгөө. Тэгэхээр аавыгаа сонс. Энэ бол чиний өөртөө итгэх итгэлтэй холбоотой. Чи өөрийгөө түүнд олдож болох хамгийн бест залуу гэж бодох хэрэгтэй. Хэрвээ чи өөрөө тэгж бодох юм бол тэр ч ялгаагүй тэгж бодно. Хэрвээ тэр тэхгүй бол яах юм бэ? Хаягдхаас бити хүмүүн. Хаягдхаас айгаад авах юм бол хизээч зөрөгтэй сэтгэлээ илчилж чадахгүй. Тэгсэн өвөө нь орж ирсэн ээ. Чи өгзөг рүү нэг сайхан алгадаад. Чи азтай охин шүү гэж хэлэх хэрэгтэй. Түүнийг битгий сонсоо. За одоо ч чи Брэд шиг friend zone залуу баймаар байна уу? Эсвэл аав шиг end zone баймаар байна уу? Гэд хурцлаад явуулах гэтэл дээлнэ. Би Брэд шиг түүний асуудлуудыг сонсно гэдгүүгээд явчихнаа. За тэгээд манай хэд гацуур огтлох боллоо. Дасти Брэдэд мод сонгож тайрах эрх өглөө. Яасан? Чи намайг цэглага хөрөөгөр мод тайрч чадахгүй гэж бодоо юу? Гэд нэг мод тайрлаа. Байц Брэд. Наадах чинь гэтэл цэглага манас Брэд нисээд явчихлаа. Сүлжээний антинтай модыг тайрчихжээ. Брэд, чи сүлжээний шон тайрчихлаа шүү дээ. Яагаад тэр вэ? Ингээд сүлжээгүй боллоо. Брэд харин сэрдэггүй. Чи хөөхий залууг алчихлаа. Гэхдээ зүгээрээ угаасаа чи түүнийг үхээсэ гэж боддог үсттэй. Та юугаа яриад байгаа юм бэ? Үннээ хэлчихээ. Би ч бас түүнийг үхээсэ гэж боддог.
Миний бодлоор бүгд л тэгж боддог байх. Та харин үнэнээ хэлээд яагаад өөрийгөө бидний баярт өрснө хэлээч гэд брэдийг босголоо. Курт чиний зөвөө Дасти. Би өөрийгөө өрсөн юм. Яагаад гэж? Учир нь чи намайг хизээч урьж байгаагүй. Энэ үгэн Дасти жаахан юм бодогдуулах бололтой. За тэгээд нөгөө шонгийн модоо гэртээ авчираад өлөглөө. Торгуулд нь $20,000 төлнө. Гэрлээ асаагаад бөөндөө баярлаж байтал нэг юм дутуу байгаад байна. Дон өвөө байдаггүй. Курт даанч сайхан чимээгүй байгаад байсан юм а. Гараа тайтал ойд унчихчээ. Төөрөөд яг чонд идүүлэх гээд байж байна. Хав, чоннууд таныг тойрчихсан байна. Тийм үү. Айлва чонтой битгий харц тулаарай. Би аль хэдий тулчихсан. Айдсаа тэдэнд бүү харуул. Би яаж гэтэл Дасти гарч ир чоннуудыг хөөгд явуулчихлаа. Оройн харин шонгийн модны $20,000 хэн төлөх вэ гэдэг дээр жаахан маргаан болно. Брэд бол хуваа чаал гээд байна. Дасти харин хэн чамайг сүлжээний шон тайр гэсэн бэ гэд зүтгэхэд байна. Манай хоёрын харилцаа жаахан сүрг болно. Оройн манай хоёр уулзаад хараач. Хоёулаа аль хэдийн муудалцаад эхэлж эхлэв. Яг л түүний хүсснээр үүнийгээ одоо болцгоё. Маргааш тэд боулинг тоглолоо. Дийлэн зориулж чиглүүлэгч гаргахад Курт уурлах болно. Жинхэнэ эр хүн хэцүү амьдрал дундаас сурдаг юм. Чи эр хүн шиг баймаар байна уу? Эсвэл октод шиг чиглүүлэгч дундаа үлдмээр байна уу? Би надад чиглүүлэгч хэрэггүй гэж бодож байна. Гэд үзлээ. Даанч нэг ч оноо байдаггүй. Төмний шившиг боллоо. Эцэст нь харин нэг оноо аваад Бөөн баяр анх удаа Куртийн зөвлөгөө амжилттай боллоо. Бүсгүйчүүд дэлгүүр хийж байтал Дастигийн царайлаг ихнэр хулгай хийлээ. Сара, чи хулгай хийж болохгүй шүү дээ. Зугаа тааштай. Чи үзэлтэй. Гэд түүнийг хулгайлуулах гэж оролдноо. Үгүй болохгүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл одоо чи өөрөө ойлгоно. Гэтэл цаанаас нь хамгаалагч хүрээд ирлээ. Уучлаарай хадагтай. Наад бүсгүйчин танд дараа болоод байна уу? Гэж аавн шүү дээ. Хөөхий Сара царайгаараа жигчлээ гэж. Хүүхдүүд цаантаагаас юм гоохолоход дийлэн буугуйлаа. Туркийн алнаа л гэж байна. Курт сумлсан нь ойлгомжтой. Харин Дон өвөн хөө минь хэрвээ чи Туркийн алвал тэр гэмгүү Турки дахиж хизээж амьдрахгүй. Найзуудтайгаа тоглож чадахгүй. Чи үнийг хүсээ юу? Үгүй. Сайн хөө. Гэтэл охин нь би али. Санта надад нэг шатка өгөөч. Үгүй дээ. Ан хийн гэдэг бол зөвхөн эрчүүдийн ажил. Гэтэл өршөөгөөрэ. Яа. Гендрийн асуудал болчих шиг боллоо. Ингээд Меганаар ан хийлэхээс өөр сонголтгүй боллоо. Меган яг буудах гэж байтал нөгөөх нь гинэд угс хийж сандраад өвөөгөө буудчихлаа. Зүгээрээ шүргээд л өнгөрлөө. Би энээс хүнд буудуулж байсан. Гэтэл Меган уурандаа нөгөө Туркийг өөрөө онилж байгаад буудчихна. Дахиад нэг хоёр буудаад хоёр онцглоо. Моогүй шүү. Ингээд бүгд эмнэлэг явлаа. Дасти орж ирээд таныг хэдэн цаг тэнхрээд гараарай гэсэн. Гэтэл Курт босоод дусал энтрээс салгаж хаяад али явъя гэх болно. Та ер нь намайг сонсож байна уу? Эндээ байж байгаа цовлогчдыг орж ирэхээр нь гар. Сүнэж барьж чанга залуу гэдгээ харуулж болно шүү дээ. Гэтэл би одоо ч чамайг эвхэд тавьчихаар чанга залуу шүү. Чи сая намайг даапалсан уу? Гэд Даститэй үзье аал гэж байна. Дасти юу гэж эмнэлэг твтэж байгаа хөгшөнтөө үзэх вэ гэд явах гэтэл нөгөөх нь Дасти рүү дайрлаа. Ингээд дан эхэллээ. Манай хоёр үзээд харилцсан боолцож байснаа Дасти. Би уул нь аятайх юм хэлэх гэж байсан юм. Гэхдээ би хэлэхэ боллоо. Юу хэлэх гэж байсан юм? Би ч бас чамд юм хэлэх гэж байсан. Юу юм? Тэр үед нь Брэд хаалга тогшлоо. Манай хоёр завсарлаг гэд боллоо. Брэд орж ирээд бүгдээрээ аавуудын үдшилэг хийвэл дээр юм байна гэж би бодлоо. Тийм үү? Тайчихгүй л үү? Үгүй. Тэрнээс ч илүү. За энэдийг хан завхаас өмнө манайхан нэг сайхан subscribe давлгаа явуучих. Сабад арцсан манай царайлгууд бол лайка дараарай. За тэгэд нэг үдшилэгт очлоо. Дасти Курт хоёр ерөнхийдөө давгүй шүү. Куртыг явсны дараа та хоёр эвтэй байна уу да? Мэдгүй юм да. Тийм л юм шиг байна. Гэд баярлалаа. Тэр үед Дон тайзан дээр гарч жүжигт оролцох боллоо. Дасти харин аавыгаа хартал. Нөгөөх нь хуучин зангаараа нэг бүсгүйг найраад хамт гарч байна. Дон гарч ирээд жүжиг тоглох боллоо. Ямар сэдвэр хийх үү гэтэл жаахан ууралсан Дасти тэндээс сололт байвал ямар уу гээд сэдв өгчлөө. Дон харин үүнийг сонсоод сонирн болчихно. Тэгснэ баг зэрэг хяналтаа алдаад наад заваа яриагаа зогсоо. Би онгоцсон чамтай таарад их сайхан харьцсан. Би чиний тэнэг малгай хүртэл магтсан гээд ихнэрийнхээ нэрийг хэлээд уйлаад унлаа. Брэд босч ирээд аав үнэн гэж юу? Ээж тойр салчихсан юм уу? Ингээд Брэд эцэст нь үннийг мэдлээ. Брэд гүнгэлчихлаа. Дастик гарч энэ балгаа цэвэрлгээд гаргалаа. Тэр үеэр нь Меган, Адриана хоёр өндөгний шаардсанаас хулгайлах болно. Алкогол агуулсан ээж шүү дээ. Хажуу айлын охин гарч ирээд та зүгээр үү? Зүгээр биш ээ. Миний аав ээж хоёр салчихсан. Миний буруугаас л болсон баг. Миний ч бас салчихсан. Бас чиний буруугаас болсон гэж юу? Үгүй баха. Би жаахан байсан. Тэгвэл чиний буруу баха. Чи хэцүү хүүхэд байсан баг. Дастик гарч
ирээд "Үгүйдээ хонгор минь, чамд ямар ч буруу байхгүй. Брэд, чи хүүхэдтэй юугаа яриад байгаа юм бэ? Сонс, болсон явдал намайг уучлаарай." Гэтэл Брэд хүлээж авсангүй. Тэндээс Дастигийн охины жинхэнэ аав нь хүрээд ирнэ. Нөгөө Джон Сена шүү дээ. Энэ кинон дээр бол Рожер. Брэд маань урьдчилсан юм байна. "Чи надад юм санаад түүнийг үрээ юу?" Тэгсэн. Би маш их юм сансан. Тэгж ярил чи өөрийнхөө хүүхдүүдийг минийхээс илүү хайрладаг. Чи хүүгээ өвөртөлж унтдаг. Харин миний хүүхдүүдийг бол үгүй. Чи намайг тэднийг өвөртөлж унтаасаа гэж хүсээ юу? Үгүй юм байна. Яасан ч тэгж болохгүй шүү. Орой болоход манайхан Крисмас баярын онцгой үйл ажиллагаа зохиолоо. Есүс Христийг төрж явах үеийн үйл явдлыг зураглан харуулж, бүгд тэр үеийн хүмүүсийн дүрд орчхож. Брэд, 5 минутын дараа би Йосеф болно шүү. Чи Есүс Христийн аавын дүрд тохирохгүй Брэд. Тэр аав нь биш ээ. Тэр бол зүгээр л ээжийнх нь нөхөр болох гэж буй хүн. Би харин энэндээ сайн шүү. Рожер тэндээс Брэдийг болгочих. Дон, Брэди ээлж шүү дээ Дасти. Та таава. Битгий надад долгоноод бай. Бид бяцхан Есүсийг сэрэлээ. Гэхэд хүүхдээ тавьчихжээ. Мэг нь эргэж хараад "Болцгоо, шал утахгүй юм. Ер нь яах гэж ихнэр нь төрөх гэж байхад хот руу явдаг байна. Эрсдэлтэй штэ." Гүн амын тооллого болсон юм хонгор минь. Мэг нэг л бишээ. Ээж нь очтол шал согтуу байж байна. Чи шар цуулгаалаа юу? Би машиндаа хүлээж төлөхөөр өг Брэд. Би өгөхгүй. Учир нь чи согтуу байна. Дээрээс нь чи хүүхэд шүү дээ. Хинч чиний наад муухай хооланд дургу. Бас чи муухай үнэртэй. Чи агсан юм аа. Гэтэл дээрээс нь согтуу Адриана унаад ирлээ. Үзэж байгаа хүмүүс гайхах болно. За ойлгомжтой. Хэн миний охинд шар зөкснийг олчихлоо. Юу гинэ? Танаа охинч манай охиныг шахсан билүү? Чи яаж мэдэв? Ээж нь дэлгүүрийн хулгайч болохоор танах л өгөө биз. Гэтэл Дасти зүсч орж ирээд. Сонс, дэлгүүрийн хулгай дээр бид ажиллаж байгаа. Гэхдээ энэ нь түүний адар ааштай холбоогүй. Гэтэл чи миний охиныг адар ааштай гэсэн үү? Гэд аваад явчихлаа. Рожер ирээд. Чи миний охиныг адар ааштай гэсэн үү? Брэд давс нэмээд. Тэр яг тэгж хэлсэн. Би сонссон. Тэр үед нь Курт сонсооч. Би их муу хүн ч гэсэн бурхнаас эмээдгийм шүү. Бүгдээрээ эндээс холдох хэрэгтэй баха. Гэтэл бүгд Библийн хувцастай хүмүүсийн өмнө зогсож байна. Хүүхдүүд эмэгтэйчүүд яваад өглөө. Тэндээс жаахан холдоод үзэх гэтэл Дон тэдний голоор орлоо. Бид хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүлж болохгүй. Хүүхэддээ салалтыг үлгэрлдэг аав ярьж байна. Гэт гурвалжин дөрвөлжин хэрүүл боллоо. Хүмүүс үзсээр л байна. Манай хоёр үзэх гэснээ болоод зөв үлгэр дуурайл гэж бодвоо яв. Цасаар байлдлаа. Данч Доныг онцглоо. Брэд Рожероор Дастиг зодуулах гэсэн зорилго нь биелээгүй тул өөрөө үзэхэр шийдлээ. Цасаа аваад шидэх гэсэн нэг л болдоггүй. Чи энийг хүртэх хэрэггүйгээд явах гэснэ. Эргээд шийдтэл дахиад аавыгаа. За, Рожер. Одоо Рожер тэндээс түүний зөвөө чи хүрдэх хэрэггүй гэд цасаа шиднэ. Дахиад л Доныг онцглоо. За ингээд бүгд тараад алга боллоо. Рожер тэндээс тэр танаа хүүхдөө хөөхий хүүгээ мартчихж. Маргааш нь Крисмасийн өдөр болсон ч бүгд уурлаад гэр гэрлүүгээ явж байна. Тус тусын машиндаа суугаад явлаа. Брэд, наад цүнх чинь минийх. Энэ чинийх юм уу гэснэ маа гэж шидчихлээ. Дасти зодох гээд очтол. Сара, хаалга, Сара. Манайхан явж байтал замд нь цасан шуурга үсээд зам хаачихжээ. Ойролцоох суурин дээр бөөндөө очлоо. Мэдээж тэнд бүгдээрээ таарна шүү дээ. Дон 0 орох үед Курт Дон 2 0-д таарлаа. Курт Донд зөвлөгөө өгнө. Дон тэндээс би чам шиг хүнээс зөвлөгөө сонсохгүй гэд явах гэснэ. За, бид яах ёстой юм. Рожер бас ирчихжээ. Адриана охин нь нөгөө Диланы краштай хамт байж байдаг. Курт харангуйтай очиод чи тэр охинд сайн бидтэй. Очиод өөр юм болго. Нэг л буруу санагтаад байна өвөө. Зоригтой бай. Гэт зөвлөлөө. Курт өнөөдөр их олон хүнд зөвлөж байна да. Дон Куртийн зөвлөгөөг авчээ. Брэдийг хоёлаа ер нь зодолтоод асуудлыг шийдчихгээд Брэд авлаа. Харин тэр үед нь Адриана нөгөө Диланы краштай хамт тэнд байж байна. Дилан зориг оров бололтой. Шууд яваад очлоо. Дилан очлоо. Бусд нь бүгд түүнийг хараад зогсож байна. Дилан явж өтснө. Хөөхий. Юу болчихв? Бурхан минь. Эгчигээ үнсчихлээ шүү дээ. Гэтэл чи азтай бүсгүй юм гэснээ алгадаад авнаа. Рожер ирээд чи эгчигээ үнсчихэж байгаа мó? Муу өвчтөе хүүхэд гэтэл дагвар их чинь шүү. Гэхдээ мэдээж болохгүй л дээ. Рожер уурлнаа. Охиноо энэ өвчтөе юмнуудаас хол байлгая гэд явах гэтэл Дасти түүнийг зогсооно. Зогс. Чи намайг зогсоох юм уу? Тэгнэ. Та чадахгүй. Гэтэл Дасти Адрианад сонс залуу авах юм. Айл эрт хэлэх ёстой байсан нэг үгийг би чамд хэлье. Би чамд хайртай. Адриана үнийг сонсоод баярлнаа. Рожер охиноо орхиод ганцаараа явах гэтэл Дасти зогсоогоод чи явахгүй Рожер. Учир нь би чамд ч бас хайртай. Юу? Наад үгээ буцааж ав. Өнгөрсөн бүгд сонссон. Чи миний охины аав. Чи түүнийг өсгсөн. Тэгэхээр би түүнийг хайрладаг гэдгийг чамайг ч гэсэн хайрлах ёстой гэсэн үг. Брэд тэнд уйлаад сүйд болно. Хүмүүс ч гэсэн уйрах болно. Дасти бүгдд нь хайртай гэж хайр зарлалаа. Би Брэд, Сара, Кэрен бүгдд нь хайртай гэснэ аав руугаа хараад. Энэ тал дээр бол би харин жаахан бодно. Магадгүй төрсөн өдрөөр нь хэлж болох юм. Болно Дасти. За ингээд Рожер явах гэтэл Брэд тэнд дуулаад Рожерыг болиулчихна. Бүгд
бүгд хамт дуулцгаана. Бүгд эдэг рүү бололтой. Тогч ирлээ. Эцэст нь Рожер бас дууллаа. За ингээд олон янзын гэр бүлийн асуудлыг зөвхөн хайр болоод уучлалаар шийдэж байгааг харуулсаар кино маань дуусч байна. Гэтэл яг дуусаагүй юм байна. Хоёр өвөө маань явах гэж байна. Мбрэ Давыгаа үнсгэхэд Курт Дастыг бас үнсчихнэ. Тэгснэ. Хоёлаа дэми юм байна. Бүр багаас нь эрхлүүлэх ёстой байдаг юм шиг байна. Хоёлаа энийг нь алгасчихсан шүү дээ. Тийм ээ. Гэхдээ зүтгэл гаргасанд баярлалаа. Гэт явлаа. Зөөрөө тарин Брэди ээж нь шин нөхөртөөгөө ирлээ. Сайн уу? Чи Брэд байх нэ? Гэтэл үгүй гэд зүгт ажглаа. Энэ түрээ тарин жинхнээсээ кино маань дууслаа. Киночд байлаа.